Ганагийн сүгт давтай морил. Зохиолч Сүрэн Жавын хишиг сүрэн, төрийн ордны алуурчин. Төгсгөлийн 4-р хэсэг. Талигач Гамбаа эмчин ихнэр даваагийн чихэнд баргал шивнийг шахав. Гамбаагийн дэрэнд ороос тэмдэглэлийн дэвтрийг оллоо. Би айгаад уншиж чадсангүй. Та нар л уншиж үз. Томчуулын үйлс эргүүд бол тарихнаас л улж бидний оронд маргаан гардагаас биш өөр ямар ч ноцтой байгаагүй л дээ гэд уйлв. Даваа талигачин өдрийн тэмдэглэлийг аваад нээж үзэнгээ. Бацууд намын хэрэгт холбоотой байж болох үйс нилээд зүйл бижиг эзнийг гүйлгэн хараад дэрэн дагуураа хийв. Тэгээд уйлсан ихнэрийн сэтгэлийг засах сайн үг болох гэж хэсэг мөн гэлээ. Очрос үх. Та энэ хэрэг тутгалдаад огт хэрэггүй. Одоо сэтгэлээ барьчихад хүүхдүүдийнхээ хөв заяаны талаар бодож бүсээ чанга бүслээ дадлах хэрэгтэй шүү дээ. Би таныг энэ ачааг илбэг аваад явчих хүн гэж итгэдэг. Хэмээн бүрнийг догэрийн янзын хээвнэг өгүүлв. Даваач очрос үхт баярлан нэрэж тийшүү. Манай хүүхнүүд муухан шиг ирчүүдээс хэдэн хувь илүү шүү хэмээн талцаслаа. Эхнэр чинь нэрэж энэ үгэнд хүч орвуу гэлтэй нулимсаарчаад усан нүдлээд юм бүтдэгсэн бол их хилэмийг бүтээчгэр боллоо доо гэд тэндээс гарав. Даваа очрос үхт чи машинаараа гэрт нь хүргэж өгөөд ирэглээ. Даваа гол нь ганцаараа үлдээд дэвтрийг тухтай үзгсэн гэхээс байж суухад бэрх. Тэдний гарсны дараа дэвтрийг гаргаж ирэв. Даваа нилээд цаг зарж хэрэгтэй зүйлээс дэвтэрт буулгалаа. Түүнийг бацаад намайг амиа оруулсан гэсэн гом эмчийн дүгнэлттэй эсрэгдсэн Гамбаа эмчийн утсыг жигансан ирээ үүнтэй холбоотой ордноос шахалт үзүүлсэн сүрдүүлэлт зэргийг товч тэмдэглэж сугалцсан талигачийн сүүлийн өдрүүдийн мэдээ баримтууд байв. Түүнээс гадна нэлээд олон жилийн өмнө оюутай өхнө хүчндүүлсэн хэргийг нуун дарж гом эмч өөрийн хүүгээ Болгарт дээд сургуульд оруулсан гэдэг шүүхэмлэгийн доод тушаалын ажилтнуудын ирээнээс улж гом эмч хэрхэн сугалцсанд гайхснаа бидсэн нь даваагийн сонирхлыг ихэд татав. Эйлэг огцоноос эвтэйхэн үг зарч чадвал бацууд намын хэрэгтэй холбогдоод явчихж мэднэх мэн даваа лавтай бодоод шуудхан хувцаслав. Тэрээр эмч совилгчдаас нуугдан шатаар бууж хөлсний тэргэнд суулаа. Түүнд шүүхэмлэгт олон жил ажилласан химийн лаборант буян авгаатай уулзаадахвал ихээхэн боломжийн мэдээлэл авчиж боломоор совин бууж. Буян авгааг өнөөдөр амарч байгаа гэдгийг утсаар мэдсэн тул шуудхан гэрлүүн явлаа. Түүнийг очиход буян авгаа ач тайгаа гэртээ хоёулахна байж таарав. Олон жил зан зангаавалцаж дасал болсон гом эмчийн талаар тийм жамар муу үг хэлэхгүйг нь мэдэх даваа яриагаа тунж боломжтой эхлэв. Ачийнх нь ярианаас эхэлж хүүхдүүдийнх нь яриа руу бэрх хүргэний яриа үдэж цаг сунжирсан ч даваа яарч адагсангүй. Алгуур явсаар шүүхэмлийн ярианд шилжлээ. Буян авгаа гом эмчийг том дарган өхөнтэй гэрлэж насаараа дарамтлуулж сэтгэлийн зовлон эдэлж явдагч түүнээс хэндэж дэлгэж ярддаггүй хүн хэмээн үннээсээ харамсан хэлв. Том хүүгийнх нь хадман гадагшаа сургуульд явуулсан бөгөөд дундвэндээ гом эмч Болгар сургуульд явууллаа гэдэг тэр оройжонго жижүүр эмч биш ажлынхаа өрөөнд өвчний түүх бичиж суусныг сайн санаж байна хэмээн буян авгаа явцав өгүүлв. Дараа нь чи арай гом эмчийг ямар нэг хэрэг цэжглээд явж байгаа юм биш үсттэй. Бацарваны хомпод гом эмч маань тийм нүгэл үлдэх хүн биш шүү гэд амаа барив. Гамбаа эмчийн талаар болохоор архинаас л ганц болсон хайран залуу хүн. Уг нь мэрэгжлийнхээ хувьд муугүй эмч байсан хөрхийгээд усал болдгийн өглөө нь яахан аргагүй царайлаг залуу үсгүй машинд нь хам зуухыг харсан гэж хэлв. Бас гом эмч Гамбаа эмч нар хоорондоо эхлээд маш дотн байснаа гинэт муудаж тангараг дасрах шахуу бие биенээ үүсгэж эхэлсэн чухам юунаас ихдэг бүү мэдгэж ярьлаа. Даваа талигач Гамбаагийн үхлийн өдөр машин цуусан эмэгтэй хэмбэ гэдгийг яравчлан тодруулах хэрэгтэй санагдав. Мөн хэдэн жилийн өмнө гом эмчийн хүүхдийг Болгарт сургуульд явахад хэн нэгэн тусалж уу? Тусалсан бол жирийн л явдал байв уу? Үүний ард ямар нэгэн хар явдал байгаа юу? Хэн туслав зэрэг асуудлыг тодруулах хэрэгтэй санагдаад болсонгүй.
тэр үеийн дугаа тодруулна гэдэг дэндүү цаг барах явдалж зайлшгүй хийх ёстой зүйлийн нэг байлаа. Тэгэхээр боловсролын яамны гадаад оюутан хариуцсан түшмэл хилцийн дарга нараас эхэлвэс цохилтой. Даваа яам руу явлаа. Энэ үед урт насан гишүүний боловсролын яамны хасар гэдэг хүнийг Бацод ном дагуулan ирсэн гэсэн нэрэ. Бацод ном дөрүүжин оюутан охинтой муудалцахад хасар гэсэн нэр орж ирсэн зэргээс үүдэн архиваас энэ хүний материалыг олж өгөхийг бичиг хэрэгийнхнээс хүслээ. Материалаа үзэхгүй тэр үеийн боловсролын яам гэдэг аимшигтай эрхтэй. Лут том аппарат Монголын сургуулийн бүхэл системийг бүрэн эзэмшиж дарангуйлал ноёрхож байсныг харж болох биз. Материалыг үзэх үед хасар гэгч тухайн цагт яамны гадаад оюутан сурах албыг хариуцсан ахлах мэргэжилтэн явжээ. Түүний мэдээлэлд хоош урагшаа оюутнуудыг явуулах хэмжээггүй эрх байж, гарын үзүүрээр хүмүүсийн хөв заяаны асуудлыг шийдэх бүрэн мэдээлэлтэй нөхөр. Нийлээд цаг зарж гуйж тушааж байж тэр цагт Герман, Болгар, Японд сургуульд явсан оюутнуудын бүртгэлийг олуулав. Сонирхолтой нь яамны коллегоор шийдсэн оюутнуудын нэрийн дунд тэр гурвын алийнхан ч нэр байсангүй. Коллегийн хурлаар шийдээгүү бол оюутнуудыг нөхөн явуулах гэсэн хавсралт протоколын дотор тэр хоёрын нэр байлаа. Энэ нь протокол хөтөлсөн нарийн бичгийн нэрчгүй, машинаар зогсон дугаарчгүй хавсралт бичиг байна. Гадаадын оюутнууд яваад өнгөрсөний дараа бараг 10 сарын сүүлчээр тэдний тушаал гарчээ. Цэ хасар гэгч одоо хаан байдгийн судалваас гадагшаа цагаачлаад гарчихсан гэснээс өөр юу ч олж мэдсэнгүй. Одоо энэ хэргийн нууцыг мэдэх хүн гэхээр Гомбимж, Тамира гэгч оюутан хоёр л үлджээ. Гэтэл Тамира нь бас амьд эсэх нь хаан яваан тодорхой бус. Гомбимжийг энэ хэргийг үйлдсэн гэхээр хэрэг гарах өдөр урданд бас ажил дээр байсан нь олон гэрчийн хөдөлшгүй баталгаатай учраас дахиад л мухардлаа. Даваа эмнэлэг рүү явв. Түүнийг очиход эмнэлгээр нэг эрэл сурлуулж эхнэр туслах очроос өхн сандралтчихсан байв. Хар цагаан дуугүй орондоо ороод тусал залгуулж нүдэ няад юм бодож гарав. Нүдэл нэмэл эхнэрийнхээ гашуун үгийг сонссон гэдгийг дэндүүж сайн мэдхээс хойш. Түүний эмх замбраагүй бодлын дундаас Тамира гэгчийг л тодруулах хэрэгтэй биш үү гэсэн бодол эргэлдээ дуулсангүй. Тэрээр очроос өхийг чанга дуугаар дуудаж Тамирагийн хойноос шаргуухан хөөцөлд өтгөж ухаангүй ноён дургшгүй албат гэж үнэн үгшүү хэмээн зугулдлаа. Очроос өгч даваагийн занг мэдэх тул нийлээд ноцтой сэжүүрээс барьж авсныг ойлгоод цаа гэсээр гарч одлоо. Эхнэрийнхээ царайг харж чадахгүй ууралсан хиймэл дүрсгээд даваа хар цагаан дуугүй унтаж буй хүний дүр үзүүлэн хэвтэн. Эхнэр нь түүний занг мэдэх тул нэгэнтэл босоод явчихсан хойно би одоо өглээд яхав. Би чинь гайгүй өндийгөө тэдэн хуушур халуун дээр нийтчих цутантай цайж авчирсан. Бас дотор хувцсыг чинь солимар байна гэв. Даваа хуушурын сургаар бараг л босон арайсангүй. Хоосон хотоод гэдэг нь хоржгон дуугарна. Нүдэн усаар хүүхэд шиг хошууд сорвын өндийж эхнэрийнхээ хайр халамж шингэн хайрсан халуун хуушурыг өмгөлж гарлаа. Хоолцоо идэж уугаад даваа унтав. Нэг сэрхнээ үдшийн бүрийн мөрч дахиад л хоол цайны цаг болжээ. Хүн гэгч юу ч хийгээгүйч хоол цай идэж уусаар л байдаг гэж шал хөгийн юм дотор бодож хөхий нийтэн хүрв. Сүүлийн эдэн жил цагийг хэрхэн өнгөрдгийг төсөөлөөчгүйгээр үл барам тог тухтаа суугаад хооллож байснаач санахгүй шахам. Эхнэр нь заримдаа цохолтож ядахтаа тогтож суугаад хооллодогч болоосой гэж үглэн. Ингэхээр энэ удаад эмлэгтэрж юу ч хийгээгүй хэрнээ ийм их иддэг хүн гэгч амтны тухай бодох завтай болжээ. Хоолны дараахнаар очроос үхэрв. Даваач тэсэн ядан хүлээж байсан болохоор өндөлзөн за тэгэд олцтой юу гэлээ. Очроос үхэ Тамирагийн анкетыг өмнө нь тавилаа. Дамдангийн Тамира, айлын ганц охин, аван дипломат, гадаад явдлын яамны хилцийн дарга, Унгар, Чех улсад элчин сайдаар ажиллаж байсан. Ээж нь эдийн засагч мэргэжилтэйч ажил хийж байгаагүй. Чех улсад элчин сайдаар ажиллаж дуусаад нутагтаа шинэ ажил хүлээж авахынхаа өмнөхөн автомашины ослоор нас барсан. Тамира Монгол улсын их сургуульд суралцаж байгаад Японд суралцахаар явсан. Тэндээс Америк нэгдсэн улсад суралцахаар явсан бөгөөд одоо сургаггүй. Англи, Чех, Орос, Япон хэлтэй. Спортын гой давьяастай, хол ойрын зайд хурдтай гүйдэг. Уулын спортоор хичээлдэг, усан сэлэлтийн 1-р зэргийн тамирчин гэжээ.
Япон улсад сурвалжуулсан тухай ямар ч мэдээлэл байсангүй. Ах дүү хамаатан садан байхгүй гэсэн байв. Очроос үг. Бас нэгэн сонирхолтой зүйл гэвэл Японы Токио хотын цагдаагийн газраас Тамираг эрен сурвалжилсан мэдээлэл ирсэн гэлээ. Энэ асуудал даваагийн чихийг дэлтийлглээ. Тамираг ихч үл олдог чимэгтэй Японд хүн амны хэрэгт холбогдсон байх нь. Одоо тэр хаана вэ? Америкийн цагдаагийн газарт эрен сурвалжилж өгөхийг хүссэн альбом бичиг явуулсан гэдгийг очроос үхээ сонссон тул тэндээс эрх мэдээллийг хүлээх зур Тамираа болон түүнтэй хамсаатан байж болох хүмүүсийг эрж хайх даалгаврыг түүнд өглөө. Бацод ном Тамираа хасар гомбимж энэ дөрвөн хүн нэг талаар холбоотой. Эднээс нэг нь насварж, хоёр нь гадаадад, нэг нь энд. Бацод номын үхэлд эд хэрхэн яаж холбогдсон байх вэ гэдэг нь нэн бүрхэг. Даваад энэ хэргийг илрүүлэх тунч ойрхон санагдана. Гэтэл зүрхний үгт баг зэрэг гуниг нуугдах нь хачирхалтай. Тэрээр унжирсан энэ хэргийн цаана өрөвдөлтөйхэн хөв заяа, шаналан, нулимс хорсол байгаа гэдгийг олон жилийн турш хүн амны хэргийн мөрдөг ажлын туршлагаас гүнээ мэдэрч байлаа. Тамираг их чимэгтэй хаа нэгтэйгээс түүнийг айсан эмээсэн үдэр ширтэн ажиглаж байх шиг. Сэтгэл нь үмрээд явчихав. Дахиад л хавтас хэргийн түүхийг сөхөж үзлээ. Токиогийн Битүү гүн хар утаа суунаг болсон бөхчм агаарыг Такахаши сэтгэлийн бүх богиндлынхаа буруутан болгон уурсан суун. Саппоро хотын цагдаагийн газраас Тамираг игчийн шинэ мэдээллийг гартаа оруулж аваад дахин эхнээс нь нэг бүрчлэн шүүв. Такимото юужин хадагтайтай нэг сургууль сурч байсан тэр Монгол эмэгтэй ямар нэгэн сэжүүрээр холбоотой нь гарцаагүй. Одоогийн байдлаар Хоккайдо их сургуульд өөр салбарт сурч байсан мөн юужин хадагтайн гэрт 2 сар руу хугацаанд үйлчлэг хийж байсан. Түүнийг өрхөндүүлэхэд Сузуки эмнэлэгт хамт очсон зэрэгээс өөр тоймтой баримтч үгүй. Энэ сэжүүрээс лавшруулан мөрдөх нь зөв гэдэг төлбөртэй зөв мэдрэмжэндээ тэрээр гарцаагүй итгэж байлаа. Дахиад л онгоцны зорчигчдын нэрийн жагсаалтыг 6 жилээр гаргуулах гадаад иргэдийн визний асуудлыг хариуцдаг ажилтнуудын мэдээлэл авах зэрэг дундаршгүй ярвагтай ажил ундрах нь тэр. Хэлцээнч түүнд ууггүй тусалж байлаа. Түүний хүчээр 6 жилийн өмнө 5 сарын 2-ны өдөр Тамираг игч тэр бүсгүй Читосоогоос Токимогийн Наритагаас Хавай руу их сургууль суралцах визээр гарсан гэсэн мэдээллийг олж авлаа. Маргааш өглөө Такахаши Хаяшитай Хавай руу нисв. Хавагийн цагдаагийн газрын тэдэнд Тамираа Хавагийн их сургуулиас Кембрижийн их сургуульд шилжсэн гэсэн баттай мэдээллийг өгөв. Онгоцны зорчигчдын нэрс дундаж яахын аргагүй түүний нэр паспортын хуулбар үлджээ. Тэндээс Токио руу тасдаж Англи руу нислээ. Такахашид Монгол эмэгтэй Тамирааг эдийн засгийн хувьд ийм их тогтвортой мөнгө байсан дэргэлзээ төрөв. Японд суралцж байхдаа эхний 3 жилийн сургалтын төлбөрийг хоёр улсын гэрээний дагуу Японы талаас хариуцж байсан бөгөөд сүүлийн 2 жилийн амьдрах хөртөг сургуулийн төлбөрийг бие даан хийсэн гэх Тамираад ийм богино хугацаанд тийм их мөнгөн хуримтлал бий болсон нь хэндэж гайхмаар. Түүний банкны хуулбарыг үзвэл сар бүр 10,000 йен буюу $900 хөлсний ажлаар олж байж. Түүнээс байрны хөлсөнд сар бүр $400 төлж байсан гэд бодохтол яавч мөнгө хуримтлал хийж чадахгүй. Тэгэхээр хаанаас ямар аргаар хинээс хэдэн төгрөгийн хуримтлал яаж орж ирснийг олоодох бол учир нь ойлгогдохоор. Кембрижийн сургуульд 2 жил суралцаад өвчний улмаас чөлөө авч дахин цааш суралцаагүй аж. Тэндээс Тамирагийн сураг дахин алдагдав. Гэтэл монголч, японч ер хаашаач буусан тухай албан ёсны мэдээ олсонгүй. Сураг мохордож Такахаши Токио руу буцлаа. Цагдаагийн газрын дарга Навата Такахашиг дуудаж үр дүнгүй баахан зардал гаргаж нэгэнт хаагдсан эргийг хүчээр мөрдөж цаг алдсанд донг өгч зарим төлбөрийг хуваасаа гаргах гэсэн захирамж өгөхөд хүрэв. Гадна дотн бэрхшээл саадтай уучрах бүр Такахаши нэгэнт мөрдсөн ил хэргийг илрүүлэх хүсэл төрнө. Сэтгэлийн дарамтанд орж 2 хоног халуун аршаанд орж бие сувлуулад ажилдаа боцож ирэтэл эзэнгүй хэргийн албаны дарга Моримото өрөөнд нь орж ирээд нэгэн сонин шин мэдээлэл өгөв.
Осака хотын эмнэлэгт гарсан Оямагийн үглийн үед өрөөнөөс нь гарч явсан сарвчтай малгайтай эмэгтэйг Осакад болсон сумо барилдааны үеэр ирсэн Монголын төрийн албаны хүмүүсийн дунд байсан нэг эмэгтэйтэй туйлын адилхан харагдсан гэж нэргүй гэрчийн мэдүүлэг иржээ. Мөн Оямагийн гэрийн гадаа харсан тэр эмэгтэйч төстэй байж болох юм а гэдгийг хөршигхэн хүмүүс итгэл муутайхан ч хэлсэн гэнэ. Яг энэ үеэр Саппорогийн цагдаагийн газрын ахмад Сасаки утас зөхөж Юужин хадагтай Сусукид байдаг Сакура бааранд уюуи гадны эмэгтэйтэй уулздаг байсан талаар мэдээлэл ирэв. Тэр эмэгтэй бол Тамираа байлаа. Иймээс Саппоро руу явв. Мөрдөгч даваа эмчид гомдолгүй гэсэн гарын үсэг зураад зүхтаг шахуу эмнэлгээс гараад эхнэрээсээ нуугдан ажил руугаа явв. Улсын их хурлын гишүүн урднаас нь түүнд Бацууднамтай хэрэлдэн цэглэгаан шатны үүднээс холдох үед ерөнхий сайдын нууцын зөвлөх нэг эмэгтэй хамт зөрөлсөн бөгөөд тэрээр Бацууднамтай хамт цэглэгаан шатанд суусан байж болох бөгөөд хэрэгтнийг нь анзаарсан байж магадгүй гэсэн мэдээлэл өглөө. Мөн түүний зэрэгцээ түүний нэр дээр гамбаа эмчийн машин цуусан тэр эмэгтэйг танин хүсвэл мэдээллийг маш өндөр үнээр зарж болох юм гэсэн нэргүй мэдээлэгчийн загтал байлаа. Юуны түрүүнд ерөнхий сайдын нууцын зөвлөх эмэгтэйтэй уулзвал баг боловч мэдээлэл өгөх магадлалтай юм гэсэн таамаг төрөн утас залгаж зөвшөөрөл авахыг хүстэл гадагшаа суралцахаар явхуулсан тул ажлаас чөлөөлөгдсөн гэсэн хариу сонсоод боллоо. Нэргүй мэдээлэгчийн өгсөн гаруй тус руу залгатал 2 саяар зарна гэсэн учиргүй үнийг сонссон бүх юмдан уурсав. Гэтэл туслах хожир сүхэн Мобикомос уг утасны эзнийг тодруулах нь зөв гэснээр тэд 2 тийш салцгаав. Үүдэнд даваа найз Мегмартайгаа уулзвал тэрээр нилээд гонигтайхан дотогшоо орж явв. Учрын асуул дараа гэд цааш одлоо. Даваа шинхэн амаргууд муудалцсан болов уу гэсэн шүү юм бодоод хөлсний машинд гар өргөлөө. Монгол улсын их сургуулийн бичвэрийн ажилтнтай уулзаж баггүй гуйж хөлтөн сууж байж архивын ажилтан Алтан тариатай холбуулж авлаа. Алтан тариа тоос шороовлсон оюутнуудын бүртгэлийг түүний өмнө дэлгэв. Тэндээс шүүрдэж байж Тамирагийн зураг гэрийн хаягийг нь олж аваад 40,000 руу явлаа. Түүнийг очиход байрны эзэн яриа авгаа. Манай хүнээ судалдаж явсан. Худалдаж авсан хүн байрны жинхэнэ эзэн биш байсан гэж байсан шүү. Тээх үед гадаад явдлын яамд том аал паншдаг төгтөө ул сууж байсан гинлээ. Тэд нар автын ослоор эндэж ганц өхөн гадагшаа сургуульд явсан гэснээс өөр юм сонсоогүй. Яасан? Тэд нар ямар нэгэн хэрэг тариа яв. Гэд хэл ам сугалчих төглөө. Гарахын үед нөгөө авгаа 8 тоотод суудаг даржав хөгшин энэ байрныхны үүгт үгийг андахгүй мэдээдэм билээ. Сарын өмнө байна уу та? Нэг залуу эмэгтэй манай өмнө хүүхдийн тоглоомны газар удаан суусан. Даржав хөгшин. Байз эн чинь нэг л таньдаг хүн шиг танаа байранд байсан айлаа өхөн байж магадгүйгээд амаа барьсан. Даваач хурдхан холдохын түүсүүлж даржав хөгшний халгыг цөглөө. Бэрн гих хүүхэн хүйтэн өнгөрөх эмнэлэг твдсэн гэд хаалгаа хаачхав. Дахин зөхөж хаан хөвцний том сонсоод эмнэлэг рүү явлаа. Даржав хөгшин гих янх гэр хүрэн авгаа даралт нэгсэд эмнэлэг цэвлүүлж байлаа. Ачин хоол цайтай эргэж ирээд гарч явахтай тарч зөрөөд оров. Даржав авган яриа гарвал эцэг их хоёрыг өнгөрснөөс хойш Тамираа их сургууль суралцаж бас нэг хүүтэй үерхэж эхлээд гэртээ хамт хэсэг хугацаанд байсан гин. Тэгээд удалгүй гадагшаа сургуульд явуулсан аж. Ойрын төрөл ах дүүж гэхээр улс байгаагүй. Харин нэг өглөө ихэд уйлсан ядарсан байдалтай таксинаас бууж гэртээ орохыг харсан гэдгээ ярив. Тэгэхэд үерхдэг хүн зүсүүл тэнх нас тогтсон эрэгтэй хүн гурвал байсан бөгөөд хоорондоо хэрэлдэж муудалдсан янзтай нас тогтсон эрэгтэй нэг л юмыг учиргүй ихээр ухуулж ятгаад байх шиг харагдсан шүү гэж хөвнээд. Мацарваны хомпот гэж амьд хүнийг ирж болохоор өгсөн хүний дээр бол гэдэг. Би ер нь ямар утга учиртай ч юм ярьчих та гэж халаглав. Даваа аваагааг тайвшруулад сарын өмнө байрныхаа гадаа Тамираг харсан уу гэвэл өөртөө ч хүлээдгсэн өнгөр мөн шгэл харагдсан да. Олон жилийн өмнөх явдал болохоор анд урсан ч байж магадгүй. Нүүр царайны хээхэн өөр болсон ч хөдөлгөөн алхаа гიშгэ ян зайг нь аргагүй л Тамираа шиг санагдсан. Нэрээр нь дуудсан ч эргэж харалгүй босоод явчихсан. Амьдарч байсан цонх руугаа л их удаа харц суух шиг санагдсан да. Анд урчж байж болох юм гэсэн ч өөртөө итгэсэн нь илт. Даваад Тамираа гихч
энд Монголдо ердөө хажууханд нь байгаа гэдэг эргэлзээгүй боллоо. Тэгэхээр Бацад намын үхэлдэж хамаатай төдийгүй Гамбаа эмчийн үхэлдэж холбоотой байж болзошгүй. Мөн өөрийнх нь гэмтэлдэж хийсэн хэмээх таамаг сэвэн Баттай орж ирлээ. Бас өнөө маргааш л яарвжлахгүй гадагшаа гараад явчих байж ч болох юм. Эсвэл бүр гадаад явчихсан ч билүү гэж бодоод учиргүй адхан гүйв. Гүйг хэдэж хайчих билээ гээ талхлаа. Ажил дээр ирэхэд туслах очроос өхөн ирчихсэн нэргүй мэдээлэгчийн нэрийг олсон шүү. Бие үнэлэгч тунгалаг гэдэг эмэгтэй. Харамсалтай нь өөрөө тэр бичгийг хийгээгүй. Үйлдэнийх эмэгтэй үүнийг дамжуулвал мөнгө хувааж авна гэсэн гин. Тэр эмэгтэй өнөө орой Улаансор бааранд уулзахар болсон байна. Би тийшээ явлаа гэв. Даваа өрөөндөө орж төрийн урдны ажилтны бүртгэлийг гаргуулж явснаа шүүрдэж үзв. Их хурлын гишүүн эмэгтэйчүүл их хурлын аппаратынхан засгийн газрын гишүүд ажилтан гээд олон хүний анкет түүхийг үзэж сув. Ихэнх нь гадаад дотоодод ихтэй сургууль төгсжээ. Ерөнхий сайдын нууцын зөвлөх төр тогтохын ундраа англи, чех, орос хэлтэй Англид ихтэй сургууль дүүргэсэн гэсэн анкетны зураг нь найз мэгмарынхын шинхэн найз бүсгүй байл. Даваа сая луучрынулж мэгмара найз хүүхнээ гадагшаа явуулах дургүй байх нэг хэмээн инээмсэглэв. Нэгэнт ажил дарга төгсөн тул мэгмар лугаа утастаж оройн хоол хаа нэгтэй төгтэй газар сууж хамт идий. Шинэ амраг өсгөгч нь үүдэж өгье гэж санал болголоо. Түүний үгийг дуулсан мэгмар ердөө баярлсан шинжүүгээр үл барам завгүй хэмээн татгалзлаа. Тэрээр ганцаарвалж гэрэлүүгээ харихаар болсон ч яагаад ч юм буцаж суув. Үннээсээ эхнэрийнхээ үгэлгээс л айж байв. Бүр унтсан хойно нь орвол амарч юм шиг гэтэл эхнэр нь түүнийг хүлээхгүйгээр унтнаа гэдэг нь хол. Өдийд халуун хоол цай бэлтгээд хоёр өрөөний цонхны цаана харуулдаад сууж байгаа гэдэг нь тодорхой. Өрөвд морчгөн л дээ. Даан ч үг найхтар гэж эхнэрээ өрөвдөнгөө бодоод инээмсэглэв. Даваад гинэт ерөнхий сайдын нууцын зөвлөх ундрагийн тухайд зурвас бодол орж ирэв. Түүнтэй уулзаж гэмэн урт насан гишүүний хэлснээр Бацууд намын хэргийн талаар багасаг мэдээлэл авчих боломжтой биш үү гэж өөртөө хэлээд анкетнаас харж удас залхав. Нилээд дуудуулсны эцэс дараагийн ундраа өөрөө авлаа. Даваа мэд мэдэж гадагшаа сургуульд явах болсонд нь баяр хүргэв. Тэгээд оройн хоол хамт идий гэсэн боловч мэгмар завгүй гэсэн тунж харамсалтай хэмээн ёсорхууг дамжуулаад гол асуудал руугаа оров. Ундраа урт насан гишүүнтэй зөрөснөөч сайн санахгүй байгаа болол та. Ажил дээрээ хүн харах таних завгүй өнгөрдгөө хэлээд уучлал гуйлаа. Тэгтээ чинь яршигтай ажлаас чөлөөгөөж төрчүүлв тарихи амраа хэмээн гадагшаа сургуульд явах хүсэл тавьсан нь амархан шийдэгджээ. Харин мэгмар түүнд дургүйцэн уурлаад хар цагаан дуурдаггүйд учир зовлон тоочв. Бас эвлэрүүлж өгөөч гэж үннээсээ түүнээс гуйв. Даваа хэрэгтэй мэдээлэл авах гэсэн биш эремиг эвлэрүүлэх албанд дуртай өтгөлөө. Ам гарч чадахгүй баламгадаад хизээ явахыг асуулаа. Энэ 7 хоногт багтааж юм яг хэддэх өдрөө нисгээ одоогор шийдэггүй л байна. Гол нь мэгмартай эвлэрмээр байна гэж арга ядсан эмэгтэн арчаагүй дороо дуугаар гуйх аргадах хослуулан хэлв. Даваа найз мэгмарыгаа хүүхний тэнгэртэй зөлөг гэж өгөөдөн бодоод явхаас ч өмнө ямар нэг арга хэмжээ авна гэж нөхөр өсгөр хэлээд утсаа салгалаа. Маргааш өглөө туслах очир өсөх өрв 9 үстэй царай зүсгэж үнсэн саарл юм өрөөнд нь хүлээж байлаа. Өчигдөр балагтай хүүхэн тунгалгийн мэхэнд хуурдаж хэдэн дөргөн үрж өөрөө нойргүй ийм боллоо гэж ярвав. Нөгөө болцсон хүүхэн нэрээгүй гинэ. Айгуул худлаач байхыг үгүйсэхгүй хэмээн очроос өг доройхон дуугарав. Даваад би хэмнэлэгч тунгалаг гихч ямар ч үнслэлгүй тэм мэдээлэл өгөхгүй. Харин өөрөө бус цаана нь хэн нэгэн байна. Тэр хүн үнэхээр мөнгө хүсээ юу? Эсвэл өөр асуудал байна уу гэдэгт нь санаа хуваагдав. Тэгээд очроос өгт тунгалаг руу утастаж дахин уулзахыг санал болгох гэлээ. Очроос өг тунгалагд ихэд дургүйцэн. Хоосон чулуу хөөлгөд байгаа юм да. Хэмээн өвгөн хүн шиг цааргалж даваагаас арга буюу эмэн бослоо. Тэднийг болсон газараас ирэхэд тунгалаг нэгэн залуутай юм яриад зогсож байгаа шиг. Нөгөө залуу нь тэднийг ирэхийг хараад холдлоо. Даваа тэр залуу хизээч үлээ харсан хүн шиг. Хаана хизээ гэдгийг санаанд нь буух янзгүй. Байцагдж байсан ч үлээ гэж эргэлзсээр тунгалагийн дэргэд ирж
түүнээс үг салгахаар шийдэн арга хэрэглэж загнаж дүрмдэлгүй яриа өдлөө. Саяны залуу тэнд юм уу? Яаж вэ? Хэрэлдэж байгаа юм шиг санагдлаа. Муусан годомчны юмнууд л дүрмдэж байхгүй юу? Гамбай эмчийн машин сууж явсан хүнийг харсан мэдээл зарна гэсэн үнэ таньдаг үсттэй. Күч надад хэдэн төгрөг өгөхөр нь л уцаа хэрэглүүлсэн. Дахиад холбоо барих аргагүй юу? Аргагүй л бах та. Тэгэхэд дахиад нэг оролдоод үзэхгүй юу л гэж гуймаар байна л та. Боломжгүй үсттэй гэд тамхи татлаа. Оролдоод үзэгчтэй чамд ямар нэг арга байгаа да гэж очир өсөх ярианд оролцлоо. Бараг гэдэг чинь бас ч ямар нэгэн арга биелгээд байгаа юм биш үү гэд очир өсөх рүү донжтой ширхтэв. Очир өсөхч дургуйцсан даваагийн араар орлоо. Даваа үүний нийсмэдсэн дүрээсгээд ер нь гуруулаа нэг дулаахан газар орж суувал яасан юм гингүүтэл тунгалаг хомгүй зөвшөөрөн очир өсөглөө зэр ажиллангуу хараад тэдний урдуур гунхан алхаж орох аятай газар хайн явв. Зааны зүйлд нэртэй цэнгэний газар тэд тухаллаа. Даваа төрөвчнийхээ хэдийг сэтгэлдээ тооцоолоод тэднийг ширээнд суухыг өрөв. Ул хандарс хөнгөн зууш захиалаад яриад илгэв. Тунгалаг зүйлдээ нилээд халж халуурч эмхтэй амар амтан байхаа би хөтөрөгчлөө гэд очир өсөглөө налв. Цаадах нь бие баг зэрэг холдуулаад эмэгтэй гэж яаж мэдсэн гэвэл тэр ч мэдээж асуудлаа хараа гэв. Түүний сэтгэл нилээд тайван бус байгааг даваа мэдэрч байла. Нилээд хүнзгий зүйлтэй тулгараад яах ч учраа олохгүй байх шиг санагдана. Даваа дахиад л цөхрөлгүй. Чи эмэгтэй хүн гэж нэрээ яаж мэдвэ гэхэд мэдэж цөхөт байх юмгүй. Яаж мэдв? Мэргэлж мэдсэн юм уу гэд инээд алдав. Тэд чиний илдэж тунгалгийг дөв илгвэс. Би ч бараг гадарлж л байна. Яриачдээ тэгвэл дотор ч онгон штэ. Гүй яшиг. Дотор мотор онгойлгоч захин эргээх үү? Зүгээр л цагдаа ах нар тусуулаад үздэм билүүл гэсэн. Тэгвэл сайнсан да. Саяын залуу штэ те. За тий. Хэрвээ тэр эмэгтэйг цагдаа нарт илчилж өрхвөл ална гэж санал хийлсэн. Ямар учиртай юм бол? Түүнийг би мэдэхгүй. Тэр эмэгтэй нилээ том гарах болтой юм шиг. Яаж мэдэв? Жижигхэн гарвал үнд хөрнө гэж юу? Тэр ч тийм. Саарл ордны явцааны өнгөс. Амар гоц. Дооц бидний ганц хоёрхан алдаа гаргахад л цагдаа ах нар барай төрчихдөг гэрнэ. Хүү алаад явж байгаа дэдсээ бол яаж чадахгүй юм л та. За тэр ч тийм юм байхгүй хөө. Доодос бид өөрсдөө тоглодог. Нүүрэндээ ил бичээстэй явдаг. Дээдэс бол ард түмнэрээ улсаараа тоглодог. Нүүрэн дээрээ нэмсгэлдэг ихэмсэг багтай. Минэж угаа танцуудаа хутгатгаж харанхуу эсвэл хараагүйг далимдуулж түрдэг. Хүн хүнээс л болно. Дээдэс доодос гэсэн ялгаа зааг байхгүй. Хүн гэдэг юмтай өөр өөрийн амьдрах арга аяг зантай байдаг штэ. Сайхан ярих амархан үнэмштэл нь яриад дараар нь тавьж байдаг бол ста та нарч. Юмыг яаж харж яаж үнэлцэх нь хүний өөрийнх нь хэрэг. Харин өөрийгөө үнцэнтэй авч явъя гэвэл эргэн тойрноо гээгэнээр харахад ертөнц усч сайхан штэ. Хараар харсан ч цагаанаар харсан ч өөрийн л дур. Хүн өөрийн өнгө замаа өөрөө л зурж залж явдаг. Иймэрхүү мэрэгэн төргийн ярианаас ч залхачлаа. Цаг чорой боллоо. Гэрт чинь төхөлж өгье дөө. Зүгээр ганц өнөөдрөөр би дуусчих. Та нар одоо мөрөөрөө танилж үз. Үгүй дээхөө. Өнөөдөр бидэнд цаг гаргаж ярилцсан талархаж байна. Ямар ч байсан гэрт чи үргэж өгөхөөс нь сэтгэл амрахгүй. Их л өгөөмөр цагтаа ах нар байх нь бидний алба юм дөө. Тэд хөлсний тэргээр тунгалгийг хөргөж өгөөд гэргэрлгүй явцгав. Даваад тунгалаг өөрөө тэр эмэгтэйг харсан байна гэсэн таамаг төрнө. Маргааш нь тунгалаг даваар уутастаж тэр эмэгтэйгийн зураг эсвэл өөрийг харвал танин гэж хэлэв. Ингээд байж болох хэд хэдэн хүний зураг үзүүлэхээр бэлтгэв. Мөн төрийн ордны зарим нэг ажилтны зургийг авчрууллаа. Ингээд түүний хүлээж суух цуураа Токиогийн загдагийн газараас ирвэлсэн бичгийг уншихаар өмнөө тавьж туг задлав. Яг энэ үед дотор утас цохиж тунгалгийг ирснийг мэдгэдэв. Даваа өмнөх бичгүүдээ баг зэрэг зэгцлээд түүнийг тосгор өрөөнөөсөө гарлаа. Мөн түүний анхны гисэн мөнгө байхгүй тул баг зэрэг хулж чанаж байв. Үүдэн дээр ирсэн тунгалгийг оруулж хөнгөлөөр явсаар өрөөндөө оров. Туслахад удаж цай авчрахыг хүсээд түүнийг суудалд суулгалаа. Тэгэд даваа уучлаарай хэлсэн мөнгийг чинь бэлтгэж амжаагүй ч гэж өрн байхгүй. Хэрвээ үл хөсвөл гэрчи мэдүүлэг өгөхгүй байсан ч болно л доо гэлээ. Тунгалаг доогтой энийгээд өнөөдөр манай цагдаагийн байгууллагад гэрчи мэдүүлэг мэдээлэл төлчих тийм хэмжээний мөнгө бэлэн байдаг бол сайхан л байвсан ч
Халаас нь хоосон гидсэн үлэн гэрн хүйтэн Афган нөхцөн мөртлөө Замбраагүй улс орноод зэгцлэх гэж явдаг ганц нэг хэн сайн цагдаа ах нар хүндлээ дээ. Хэмээн ёжтой нэмсгэлв. Бэлдсэн зургуудыг наривчлан үзээд төстэй хүн алга гэв. Мөн Тамирагийн зургийг үзүүлсэн ч төс алга гэснээ хүзүү мөрний хэлбэр нь баг зэрэг адилхан юм шиг гэлээ. Даваа дахиад л эрэл мухардав. Сайхан сэтгэлээр тусалсан тунгалаг талархаад явуулав. Дараа нь өрөөндөө хөлхөж гинэт дөрүүчийн задлаад уншилгүй өргөсөн Токиогийн цагдаагийн газрын бичгийг үзлээ. Түүнд юм бүхэн бараг тодорхой болгон тэр. Хэрэг илэрхэд маш төгсөн ч тодорхой боллоо. Засгийн газрын бичиг хэргийн газраас Осакад улсын хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний нэрийг шүүхэл үлдэв. Түүнийг 6 жилийн өмнөх Японд улсын хүн амны хэргийн эзэн Тамира сая Монголд гарсан бат содном Гамбанчин аминд халдсан хэрэгтэй яахаргүй холбоотойгоор барахгүй үйлдэгч гихтэж эргэлцхийн аргагүй зөн совин төрлөө. Тэрээр яран гарч Саарл ордон руу яарвчлаа. Та яг одоо Ганагийн сувгтай хамт байна. Такахаши удаан сунжирсан учир битүүлэг ил хэргийн эцэс нэгэнт болж гэсэн совин төрсөнж хэргийг үйлдэгчэд тунж чадамгаа бэлтгэлтэйгээр үйлдсэн нь залуу ихнэр юужны шаналлт амьдрал сэтгэлийн зовлонгоос үүдэлтэй гэдгэж тодорхой боллоо. Юужин хадагтай энэ удаад Такахашиг ер бусын тайван нэгэнт шийдсэн хүний байдалтай угтлаа. Хэрэг илэрчээ гэдгийг тэр эмэгтэй зөнгөөрөө мэдэрч байв. Такахаши түүнээс болсон хэргийг нэг дингүй ярьж өгөхийг хүсэн өөдөөс нь харж суулаа. Хэдэн хормын дараа нэг нь яллагч, нөгөө нь яллагдагч болон шүүхийн өмнө эсрэгцэн зогсохоо хэн хинэн дэндүү сайн мэдэж байсан ч хормхон энэ агшинд хүний ёсоор бүр дотн анд нөхрийн ёсоор болсон явдлыг илэн далангүй ярилцахыг хэн хинэн хүсэж байлаа. Такахаши хэргийг мөрдөж байх явцдаа юужны дотоод амьдрал сэтгэлийн дарамт бүсгүй хүний хувь заяаны тухай нэлээд бодож эргэцүүлсэн бөгөөд өрөвдөмөр хэцүүхэн дороохон эмэгтэйгээс ямархан зоримог шийдвэр ямархан тэнэглэл гарч болдгийг бүрчлүү мэдрэх болжээ. Юужин ингэж ярьлаа. Такимото тэгэрлэж Ирми ёсоор жаргал зовлон баяр гүнийг ертөнцөд ер нь юу л байж болохыг мэдэрсэн. Би анхны үедээ сайхан байсан. Намайг жаргаж, эргэлүүлж, баярлуулж, төнөрхүүлж, өдөөж, догдлоосон анхны бөгөөд сүүлч ирэх юм бол Такимото. Би анхандаа эд хөрөнгө мөнгө төгрөгийн өчүүхэн сонирхол байгаагүй бурхан мэднэ. Бас тийм их хөрөнгөтэй ч гэж үннийг мэдээгүй. Надад энэ бүх ихэндээ ямар ч хамаагүй байсан юм шүү. Гэтэл аачмаар би биедээ тэмүүлэх сэтгэл алдарч гэлсэн. Түүнд бидний насны зөрөө Такимотогийн асар их хөрөнгийг буруутгаж зөрчилдөж юм л бол муудалцаад ам мөрөж сүулдэ халуун сэтгэл мань хурж бүр хөлдөж зэвдэгшиж байлаа. Би түүнийхэр бол ядуу орны мөнгө харж ирсэн өчүүхэн амт. Тэр минийхэр зүгээр л нэг хөрөнгөөсгсөн хүн болгоныг үл итгэсэн хязгааргүй харамч нэгэн болсон байсан. Биений өгүүлэх нь сэтгэлийн үзүрт нуугдаастай байсан хэрнээ хинэггүй бардам хоосон ихэрхэлтэй болж орхисон. Такимото ганцаардан зочгөрч хүнд ч итгэхээ болоод гэртээ камер, шин технологийн хамгаалагч хэрэгсэл нууц дуран тавьулсан. Сүүлдээ бүр надад гар хүрч зоддог болсон. Энэ үеэр би амт сурж байсан Монгол оюутан Тамирата дотонсож түүний гэртээ үйлчлэгчээр авч цайланг нь өндөр өгүүлэх болсон. Харин Такимотогийн дэргэд биений үл хүнд итгэсэн үл тоосон байдлаар харагдуулж байлаа. Учир нь миний алил дотны алил сайн сайхан гихсэн бүхнээс минь салгаж холдуулахыг ирэлхийлж тагнах турших болсноос тэр шүү дээ. Хүн гатнаас арахад бол сайхан ярэ хөрөгтэй эвдэг ирвэл цаана бол хөвгүйдэн хөлдөө харанхуй газар шиг уйтай болж байсан юм да. Тэгтэл үүлэн чөлөөгөр гинэт нар гарах шиг би давхруулсан. Бараг л хүчндүүлэх шахуулж хавцсан хавтал маань биднийг эвлэрүүлэх бүлээн зөөлөн амьсгал аз жаргал хайрлсан. Дотроо баярлаж догдолж өнгөн дээр ихэмсэг дүр үзүүлж түүнд хилтэл Такимото сэтгэлийн мухард нууж булсан бүхний илчилсэн тийм хүйтэн өнгөөр доог доромж хийгээд инээж виски ууж намайг зодож туурхан хиндэж хилж үл болом аашавар гаргасан л та. Маргааш өглөө нь Тамираг орж ирэхэд энэ бүхнээ нууж унтлахын өрөөнөөсөө гараагүй. Тэгтэл юу болсон гэж Тамираг тэр хүчнэдэж биднийг цагдаагийн газар хийлгэж тавлсан. Тамираа урд урдынхаасаа үй шаналсан. Тамираа урд урдынхаасаа үй шаналан хязгааргүй гаслан гунигтай нүдээр хан ширтэн гөлөр цуусаар өдрийн талыг барсан. Би дүүл ярьсан ч зүрх сэтгэлээрээ бас биенээ ойлголцчихлаа.
Тэр шөнө хоёулаа манай газар доорх нууц өрөөнд унтаж, маргааш өглөө Сүзүки имлэг дээр очиж би үр хөндүүлсэн. Тэрнээс хойш манайд тамирын ажиллагаа болоод бид үе үе гадуур уулздаг болсон. Нэг өдөр би түүнээс нөхрөө хороогоод барагдашгүй хөрөнгийн тэн голоор нь хувааж авах саналыг бараг тулгасан. Тамирад 40 тэрбум доллар хоногдохоор болсон ч тэр эд мөнгөний төлөө ийм бозар хэрэг хийх ямар ч хүсэлгүй гэж хэлсэн. Гэсэн ч зугуух ятгасаар арга буюу зөвшөөрч бидүүлсэн үнэн. Такимото энэ тухай ямар ч сэжиг аваагүй бөгөөд харин ч зөөлрч дотонсон миний хуурмаг араншинд итгэж огтоос өөр хүн болсон. Гэтэл нэгэнт хэдэн жил бэлтгэсэн энергийг хилцснийхээ дагуу үйлдсэн. Тамираг би л уруу татаж энергийг хилгэсэн юм шүү. Надад ямар ч шийтгэл хүлээлгэсэн би гомдлгүй. Эцсийн эцэст энергийг та илрүүлэхгүй байсан ч би өөрөө очихл байсан. Хийсэн нүгэлдээ сэтгэл минь тарчилж бүтэн нойртой унтсан шүн байхгүй. Такимото л хүчвэл барагдашгүй хөрөнгөн дээр нь баярт жаргалтай амьдрах юм шиг бодсон надад бурхан тийм буюу юунд ч хайрлав гэж тэ. Такимотог өгсөний дараа хэнд ч идэхмээргүй явдлууд нүдний өмнө ил гарсан. Газар доогуур ухаж барьсан нууц өрөөнүүдийн шүүгэнүүдэд гол узалсан алтнууд, тэр өрөөнд цөрлүүлсэн камер бичлэг, намайг гэртэж гадаач тагнж байсан нууц мөрдөгчийн зураг, ярианы бичлэгүүдийг би олж мэдсэн. Такимотогийн урд нь явж байгаад хайсан нэгэн нууц амаргаас нь гарсан тэрний охин намайг далдуур даган мөрдөж байсан хийгээд Такимотог өгсөний дараа надаас 10 тэрбум доллар нэгч авсан. Тэр өхөө хэдийгээр Такимотогийн төрсөн охинч эцгийгээ гэж хизээч үздэггүй гэсэн бөгөөд гэлээч түүнээс мөнгө авахын тулд тийм ажил хийх болсон юм билээ. Хэрвээ би Такимотог үгүй хийгээгүй бол тэрээр тийм мөнгө хизээч авч чадахгүй байсан гэж хэлсэн. Тэгэд энэ бүхнээс үзэхээр Такимото үзий ядмаар авч одоо эргцүүлэн бодохоор нэн чөрөвдмөр. Түүний хиндэж идэхгүй болсон аргагүй ч юм шиг. Такимотогийн үхлээс хойш түүний аашаран шин сэтгэлийн гүн рүү өнгийж харах боломж хөв заяаны ирлэг надад өчөлсөн. Хөтөн сэвдэг хахир харамж хартай явдлуудаар тэр зөвхөн гаднах дүрээ хувиргаж байсан ч цаана намайг гих сэтгэл нь жолоогүй болж өөрийгөө гологдож хаягдах вэ гэсэн өрөвдмөр үнэн дүр төрхөн нуугдаж байжээ гэдгийг би олж мэдэрсэн. Хайраач амьдралаач бие биенээ ч хамгаалж турдаж чадаагүй биднийг бурхан ингэж шийдэхээс өөр яах ч вүлээ. Эцсийн эцэст хөрөнгө мөнгө гэдэг зөв хэрэглэж зөв зарж ис чадваас айл нэг сав шүүгэнд эмхтэй хураасан ирээн цааснаас онцгийн ялгаагүй. Өнөөдөр надаас илүү Такимото азтай ч уучлах юм шүү. Зөв амьдарч ис чадвал зовлон гүнгийн намайг дөрчилсаар үхэж чадахгүй, сэхэж чадахгүй яг л над шиг нүхэнд бөгсөн хар хорхой мэт болдго юм байна. Харин ч хэргийг илрүүлж сэтгэлийн дарамтнаас ангижруулсан танд талархахаас өөр би яахсан бэлээ гэж Южинавхай яриагаа төгсгөв. Дава гарчваад мегмар ундраа хоёртой халз туллаа. Дава тоглоомор зориуд дараагүй дөрөв зүйлэн нүдэн угсаар хажуугаар өнгөрөх маягтай алхтал мегмар урд дуур нь хөндлөсөв. Тэрээр гартаа хутга барьжээ. Мегмарын зарай маш шийдэмгий бөгөөд ерхэлснээс үл буцах шинжтэй. Дава түүнээс айсангүй. Хэргийн учраа түүний бодсноос шал өөрөөр эргэв. Тэрээр мегмарын хэлсний дагуу машин сууж толгоотын тийшээ давхив. Орбитын тэндээс эхэлж түүний нүдийг боож цаг хэртэй давхив. Ус урсаж байхыг сонсвос голын дэргэд ирсэн бололтой. Дава нүднийхээ боолд гарын хүлээсийг тайлахыг мегмараас хүсвэл цаадах нь хүүтнэр инээж шийдсэн эрэгтнүүдэд тийм зөөлөн сэтгэл байна гэж даанч хол эндүрчээгэв. Дава тэртээ дэргүй өөхөх цаг маань ирсэн юм бол хэн ч намайг аварч чадахгүй. Ганцхан энэ хэрэг ямар учраас гарсныг л мэдмээр байна. Өөхөх хүнд одоо хэргийн учир ямар хамаа байна. Олон хоног цаг аварж бие зовоосон болохоор ч гэх юм уу. Эсвэл ерөөсөө энэ хэрэг яаж эхэлсэн байх вэ гэдгийг толгой эргэцсэн болохоор үгсэн ч бай амьдэрсэн ч бай би мэдмээр байна. Хэрэгтэн л бол хэрэгтэн штэ. Үгсэн үнд буруу байдгүй. Чөтгөрч гисэн өгчхвэл бурхан байсан даа гэж ярилцдаг. Чамд хэргийг илрүүлж суудал ахих нэр төрдөө шилхээс эхлээд сайхан зүйл биш хөл ирнэ л дээ. За мегмар минь. Хувирлаа гэхэд чи ингэж өөртөө зөхгүй юм гээд яхав. Яг вэ чи намайг алсан ч болно. Ганцхан энэ хэргийн тухай яриадах. Ярилаа гэд юу ч өөрчлөгдөхгүй. Өөрчлөгдөхгүй ч ууж болох юм. Гэхдээ яриач дээ. Цаанаас нь хүлийн жимээ гарснаа. Мегмара одоо болно би ядарч үзлээ. Юу болсныг би яриад үгүй. Одоо хүний амьд хүрэхээ болий. Чи нүдний боолд гарын хүлээсийн тайлчих гэв. Мегмар би чамайгаа яасан ч алдмааргүй. Надаас бити холтоочтой гуй.
Даваал байхгүй болчвол энэ хэргийг хэн ч илрүүлж чадахгүй. Чаднаа бүх юм тодорхой болсон. Миний үгэнд орол доо. Мегмар дуртай дургүйж даваагийн нүдний болтыг авав. Ундраа түүнийг уйлж шаналсан үйтэй хүйтэн нүдээр ширтэж байлаа. Тэрээр ингэж ярьлаа. Би айлын ганц өхөн аав маань гадаадад байнга суудаг ажилтай тул ээж бид хоёр олон оронд амьдарч сайн сайхан юм их үзсэн ч ганцаардал нутгаа санахын зовлон нилээд амсаж байв. Ээж маань нутгаа санаж их ил нулимс унгадаг гэсэн. Арай хийж нутагтаа ажил харуулж баярлалд нь түүхнэх гэж байтал аав ээж хоёр маань машины өслөөр өөд болсон. Ингээд би гавган саархнаа үлдсэн ч оюутны анхны намрын ажилд явж тэнд бацаад номтой дотонсон ирүүд манад хамт байхулсан. Ганц би энд минь хань харанхуй өрөөнд минь гэрэл улсан бацаад номыг би бурхан мэдэх гэж юу л хэлнэв ёсоор нь болгож байлаа. Нэг өдөр уцаар надаас нууцлаад нэг хүнтэй удаан ирж дараа нь таац ширтэн гөлөрч хэвцэн. Тэгж манай холын хамаатны ах боловсролын яманд ажилладаг хүн айлчилж ирхэн. Хоол цай эдээ будаа бэлтгэсэн. Гараа гаргаж бууз банш чимхэж цай зууш бэлтгэсэн. Оройхоо холын хамаатан дээр ахын зочилж ирснээр энэ хэрэгүүдийн эхлэл твэгдсэн юм да. Хоол цай арих дараа сурж бид хөгжилдөн байсаар нэг л мэдгэд бацаадмын угцчин уурлах дуунаар бисэрсэн. Нүв нүцгэн би хасар ахын өвөрт хэвтэж байлаа. Бацаад нам өгний мухагаар хараан зодож нүдсэн. Хасар ах нь юу ч болоогүй босоод үлцэн арихнаас сууж. Одоогийн өхөд ийм л болсон шүү дээ. Юу ч хүч хамаар энийг хөрөнгөтэй өхөн юугаал хийв гэж хэмээн тавлсан. Би бацаад намд учралсан ч тэр ердөөж тавшраагүй. Бид 3 тийшээ салсан. 2 өдөр бодсны эцэст би шүүх хэмлэг рүү очсон. Тэр шөнө гом бэмжиж үрт таарсан. Би уйлан байж бүхэл учрыг ярьж үзүүлж хасар гэдэг хүнд гомдолтой гэснээр гомбогоо үзлэг хийж намайг өрөвдөд аргадаж тайтгаруулсан. Гэтэл маргааш нь бүх юм эсрэгээр эргэж бацаад ном нэр төр бузарлаа гэд самнаж хасар ах нь бацаад мыг занаж бацаад ном намайг дайрч гурвалжин дөрвөлжин болсны эцэст энд бүхнийг хил амгүй чимээгүй дуусгар болгоё гэд бацаад ном Германд би Японд сургуульд явах болж оройн миний байрыг хасар ах нь авч үлдсэн. Сэтгэлийн шарахтаа өнчирсэн би нутгаасаа гарч явсаар олон жил болсон. Эхний 3 жил улсын зардлаар сурч түүнээс хойш өөрөө зардлаад ахуулсан тул би ажил хийж эхэлсэн. Тэнд солонгос эмэгтэй Южинтэй танилцж гэрийн үйлчлэгч хийж цалин сэтгэл амрал байлаа. Гэтэл гэрийн эзэн Такимото хасартай бараг л адилхан доромжилж анж байсан сэтгэлийн шарах дахин сэтэрч амьд явах утга учиргүй боллоо. Южин ч миний адил сэтгэлийн зовлонд нэрвэгдэж хүүхэдтэй болох нэ гэж баярлаж байсан үгүй болоод үр хөндүүлж олон уйд унсан. Бид хоёр Такимотог орохоор хэлэлцэж би Японы агаарын газар доогуур төмөр зам усан замын маршрутыг судалж жолооны үнэмлэх аваад спортоор хичээллэх гээд зов чөлөөгүй болсон. Энэ хугацаанд их олон юмыг ойлгож ухаарч авсан ч Южин бид хоёр Такимотог үгүй хийхэ болиё гэж хэнэнч хэлж зүрхлээгүй. Зөвхөн хэлсам тавьсан тангарахтаа үнэнч болохын тулд тэр хэргийг хийсэн. Би өөртөө нөгцөн мөнгө авч хаваад суралцаж тэндээсээ Кембрижийг сургууль суралцахаар шилжсэн. Тэгэд бүхнийг мартаж шинэ хүн болъё гэд зөрөг шулуудаад нүүрний гоо засалбарт орж нэрээс илүүлээд шинэ пассворт олж авсан. Тэнд би залуу улс төрч тэмбүлгэм дугуйланд оролцож хүмүүстэй дотн танилцаж үерхсэн. Нэгэнт мөнгө байгаа болохоор тэнд улсын арга хэмжээг санхүүжүүлэх эндээс суралцаар очсон залуучуудын зардлыг даахаас эхлээд нэмж утга учиртай урамтай ажил ундарсан. Буцаж Монголд очиж улс төрд оролцсон, сурсан мэдснээ богино хугацаанд ч ганц нэг хүнд хүргэе гэсэн бусдын ядгалгаар буцаж ирсэн. Гэтэл хувь заяаны маань бурхан дахин хэлгэнэж Батсаднамтай очруулахын тэр. Намайг түүнийг хороосны гом бэмчээс өрхинж таварлаагүй. Батсаднам л алга болвол бүх юм мэддэхгүй өнгөрнө гэж бодсон ч гамбай эмч түүнийг таванглаж эхэлсэн. Тэгэд нэгэнтэл хийсэн тул дуустал нь хийхээс өөр аргагүй гэж бодсон. Мигмартай танилцаж дотн улснаар бүх юм өөрчлөгдсөн. Гэвч нэгэн талуурч эмэгтэй надтай хэн ч үннээсээ дотн байх вдэ гэд ундрмаа буюу тамираа уйллаа. Мегмар үгүй амдра би чамайг алуурчин битэл амь чулан байсан ч хайраа буцааж чадахгүй болсноо мэдэрч байна. Даваал үгүй болвол энэ хэргийг илчлэх хэн ч байхгүй. Үгүй бүх юм илчлэгдсэн. Тэгээд ч би чамаар ийм нүгэлтийг хэргийг хийлгэмээргүй байна. Намайг ийм сайхан аз жаргалдан буулж хайраараа бүлээцүүлсэн чамаар энэ нүгэлт хэргийг үйлдүүлж түүнийг харснаас би өөр өгсөн дээр өөхөж болохгүй явж тийм юм битгий хий. Гэтэл даваа та нар залуу нас байна.
Хийсэн алдаага хэд дахин засч хугацаа байна штэ. Яаж игээд л амьд яв гэвэл. Нэгэнт хідэн хүний амнасыг бүрлэгсэн надад гэрэлт ертөнцөд тайван явах боломж гэж юу гэсэн бэлээ. Нэг өдөр ч гэсэн нүглээ намжлаад сэтгэлийн зөвөргөө амьдрал ядаж аз жаргал биш гэж юу? Тэр ч тийм. Муу хүн гэсэн болгоно алаад байвал хүн болгон л нэгээс хоёр хүнийг үгүй хийх бах. Сайнтай муутай орчлонд сайхан муухайг үзэж баярлаж гомдож, уйлж нээж алдаж онож явна гэдэг л жинхэнэ амьдралаар амьдарч байгаа үсттэй. Үнэн үгийг сонсох сайхан. Гэтэл тэр үнэнд хүрэхийн тулд ихэнх нь халтарч бүдэрдэг. Бүдрэх бүхэл ойчиж дахин үндийг чадваргүй ч болж болно. Сэтгэлийн дамтаа явснаас сэтгэлээ онгойлгож ууж амьдрах сайхан шүү. Сайхан л гэж удаж, түндээ итгэж түүнийг хамгаалж авбал орчлон ертөнц гэгээтэй штэ. Даваа чи бити хоос ядах. Яг ундрааг үнэмшүүлж болно. Намайг чи андахгүй штэ. Энэ ялыг эдэлж гарна гэдэг энэ яваа насандаа бид хоёр уулзахгүй гэдгийг чи даанд сайн мэдэж байгаа. Зөвхөн өөрийнхөө ард толгойг эндээ суулж явахын тулд чи юу хийхээс ч буцахгүй. Намайг юуч гэж хэлж, юуч гэж бод хамаагүй. Алсан ч аварсан ч одоо миний амжины гарт байна. Одоо л миний жаргахнаас ирлээ гэж хичнээн баярлаж байсан гэж. Гэтэл ийм хар явдал болж байдаг. За та би чи ер нь амьд явах хүсэл алга боллоо дөө. Мегмара чи ирэх хүн. Ундраа хөдлөөд явах тэнхээ тэр хүн. Наранд ч нарсанд ч хүн шиг амьдрах чадвартай байх хэрэгтэй гэдгийг чи бит хоёр хүмүүст их л ярьж ухуулж байсан да. Ярих амархан, хийж биелүүлэх хэцүү шүү. Уг нь биелүүлчихвэл сайн л юмсан. Даваа бол би шийдсэн. 1 хоногч вэ, 2 хоногч вэ ундраатай хамт байж угаад л дуусъя. Гэтэл ундраа хажуунаас нь зүүдэж. Битгий хүний амьд хөр. Ядахта нэг ч удаа болов сайн явдал үлдээ. Тэгэд ч миний муу явдлаас улд сайн найзаах орож өрдөөч болохгүй. Туслая л та. Мегмара чи сайн бод. Яг вэ намайг алсан ч болно. Өөхөх цаг минь ирсэн бол бурхан ч намайг аварч чадахгүй. Өөхөх цаг болоогүй бол чөтгөрч саатуулж чадахгүй штэ. Нүглээ шийдгэлээр намжилж сэтгэлийн дарамт хүн нэг хором амьдрахч өргөлж төгшүүрийн дур гэлдрэснээс илүү ээж мэднэ. За чи ерөн дуртай зүгтээ яв. Сэргийлэг цагт ага дууд баривчлуул. Тэгэж ч болно л доо. Тэгэхээс өмнө ундраа хийсэн эргээ өөрөө хүлээвэл дээрсэн. Үүний цаад учрыг чи надаар хэлүүлэлтгүй сайн ойлгож байгаа. Бид хоёр юу ч hulсан өнөдөртөө бодож хань. Чи мөрөөрөө яв. Гэт тэр хоёр цаашлав. Даваараас нь. Бид хоёрыг эртэл чи эндээс хөдлөхгүй. Гуруулаа хамтдаа л явъя. Хэрэгээ эхлээд хүлээсэн дээр гэдгийг та хоёр сайн мэдж байгаа. Алддаггүй хүн гэж байдаггүй. Хүний амьд хүрсэн зөв гэж би хэлэхгүй. Гэвч нэгэнт хийж гисэн тул хариуцлагыг ч үүрэх тэнхээ байх л ёстой. Би хүлээж бай. Хүлээгээд нэмэрхвэ бид нар эргэж ирэхгүй. Тэртээ тэргүй нүглэр дүүрэн ертөнцөд биднээс илүү нүгэлтэй нэнийгээл явж байгаа. Заавал тэр улстай нь өөрсдөө адилдах хэрэг байна уу? Мегмара чи байдлыг бити урцдгал та. Сайхан хайрыг хайрл. Сайхан гин шүү. Биднийг одоо яа гэж тавлж байна уу чи? Ундраа эндээс хурд олдё. Хаашаа чамаагүй зүхтай. Гэсээр тэдний хөлийн чимээ сонсогдохгүй боллоо. Даваа хэсэг зур зүрмэглэж орхив. Ихнэр нь уйлаад л үглээд л байх юм. Чухам яг юу гэдэг байгаа нь ерөөсөө ч тодорхой бус. Бас нүур нүдрүү нулимс урсаад. Ихнэрийнх нь нулимс бороо болон асгараад байх шиг. Гэтэл ихнэр нь босч ирээд нүрийн долоогоо тунав. Байцгүй нохоо болох нь гэзэр тэл нэг жижигхэн халтар гүлэг нүрийн долоож байлаа. Жов гэж хашгирсан ч ерөө холдохгүй бололтой. Хэдэн цаг болсныг ч хаан байгаагаа ч мэдхийн аргагүй. Дахиад л хэвтэв. Жиндэн даарч дөрүүчин олсон бэртэнг нь өвдөж байлаа. Түүнд ингээд л өгөх юмсан хэмээн бодогдов. Түүндээ өөрөө уурсаж муу ёрын зөгнөж мөнгөнаад л. Хөгшөрч муухраа юу гэж өөрийгөө зэмлэв. Яг энэ үед хөлийн чимээ нилээд холоос сонстов. Тэрээр хэсэг жагнж хэвтэсний өндийч суугаад. Мегмара, ундраа та хоёр эргээд ирсэн үү? Тийм үү? Гэж баярлаж хашгирав. Хариу үл дуугарна. Аврах хүн үү? Алга дайсан уу бүү мэд. Ямар ч байсан хөлийн чимээ төгсөөр. Та яг одоо Ганагийн суугтай хамт байна.
Юужин хадагтай хэрэгээ хүлээж Такахаши мөрдөгчөд сайн өмгөөлгөж олж өгөхийг хүсв. Түүний мөрдөн байцаалтын ажил нэлээд сунжирсан ч ахицтай явж байла. Такахаши Монгол руу явуулсан бичгийн хариуг хүлээж Тамираг олж илрүүлсэн тухай бичгийг уншиж байв. Тамира ундраа болж ховраад засгийн газрын урданд ерөнхий сайдын нууц зөвлөхөөр томилогдсон ажиллаж байгаад гадаадд сурах нэрээр дахин сураг алдагджээ. Тэрээр энэ тухайга юужин авахад хэлвэл цаадханаас сэтгэл нь хансан янзтай өөдөөсөн ширтэж байла. Хүн гихч ямар ихээр хувирч юу гээчийг үйлдэж болдгийг энэ хэргийн үйлдэгч энэ хоёр залуухан эмэгтэй даанч сайн харуулж өгөв. ертөнцийн дор хүмүүс бие биенээ хурам эхэлж, бие биенээ дайран доромжилж, бие биенээ алж талж, эд хөрөнгө элдв шуналтаа автан альва муу мухайг үйлдэж байдаг аж. Такахаши дахин Монгол руу албан бичиг явуулж өрхөд юужин авахын гэрийн дорох зойр хөнгөлөөс олсон гулуузалсан алт асар их мөнгө зэргийн бүртгэлийг үзэж яхаараа нэг хүнд ийм их хөрөнгө эдцүүл цуглардаг байна. Ямар аргаар хураасан эд улгсан эргэлзээ сэжиг төрөн мэрэгжлийн өвчин хөдөлж өрхв. Дахиад л утгагүй эрэл сурал, утгагүй сэжиг таамаг, дуусашгүй уйгуныг, дундрашгүй өс хонзон, гашуунаас гашуун нулимс хурсан гим тэргүүд шилжилээ даран гарсаар. Залхаж байна гэж бодохч завгүй араас нь хөөцөлцөөр. Нара мандад харамандаж сар гардгаран гарсаар. Өнөөдөр Такахаши маргааш хэн энэ өрөөнд хэний үйлдсэн ямар хэргийг илрүүлэхийг хинж үл мэдэн. Төрийн ордны алуурчин зохиолч Сүрэн Жавын хишиг сүрэн 2005 оны 11-р сарын 2 17 цаг 42 минут Саппоро хот Хүжино төгсөв. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.